Ухаарал хүчээр сэлбэх урам зоригийн үгс нэвтрүүлэг эхэлж байна. Зарим удирдагч өөрийг нь дагаж авах хүмүүст бүрэн тайлбарлаж чадахгүйгээр ажилдаа ордог. Мосе Йошуад үүрэг даалгавар өгөөд өөртөө бас ажил өгсөн нь үнэндээ маш хүнд хүчээр байсан юм. Харин Бурхан түүнийг ганцаарнг нь орхилгүй туслах хүмүүсийг илгээсэн. Энэ гайхалтай түүхээс өнөөдөр суралцъя. Египтээс амлагдсан газар руу Израильчуудыг удирдах яваа Мосед Бурханаас өгөгдсөн таяг байсан. Түүгээр тэр улаан тэнгисийг хувааж өөр бусдад 10 гайхамшигыг үйлдсэн юм. Мөн Бурханы тушаалаар таягаараа хадыг цохиж ард түмнээ уух усаар хангаж байсан. Бурхан гайхамшгуудаа үйлдэхийн тулд Мосегийн таягийг ашигласан нь үүгээр зогсоогүй. Израильчуудыг цөлд байх үеэр Амалекчууд тэдэн рүү дайрав. Мосе өөрийн туслах Йошуад армаа удирдахыг тушаагаад өөрөө уулын орой дээр гарч Бурханы таягийг 2 гараараа барин өндөр дүргэн зогсов. Мосе таягтаа гараа өргөхөд Израильчууд ялж гаран доошлох үед ялагдаж байлаа. Аарон хуурнаар Мосегийн 2 талд зогсоод түүний гарыг 2 талаас нь түшсэн юм. Үүний үр дүнд Израильчууд Амалекийн армийг ялсан байдаг. Библи тайлбарлагч нар Мосе гараа өргөх үед Израильчууд ялж байсан шалтгаан нь залбирал байсан гэдэгт итгэдэг. Хүндэд тулдаж байгаа хүмүүст Мосе ялалтын төлөө залбирч байгаа нь харагдаж байсан учраас тэд урам зоригтой тулалдсан юм. Аарон хуурнаар Мосе болон армийн хувьд асар их ивэл болцгоосон. Тэд Бурханд дуулууртай захирагдсанаар Бурханы хүчийг харуулах боломжийг олгосон юм. Тэгвэл таны сүнслэг удирдагч, чуулганы пастор, Библийн багшийн тухайд энэ түүх ямар утга учиртай вэ? Тэднийг дуудсан Бурханы дуудлагыг биелүүлэхэд нь та тэдэнд тусалж урам зориг өгдөг үү? Пастраа оройн хоолнд урих, эсвэл пастрынхаа эхнэрт бэлэг өгөх гэх мэт. Эсвэл түүний төлөө тогтмол залбирч явах амлалт яагаад байж болохгүй гэж? Ийхүү үйлдэлээр та үүгээр дамжуулан гайхалтай өөрчлөлтийг хийж чадна. Өнөөдрийн нэвтрүүлгээр суралцсан зүйлээ хэрэгжүүлэх алхам хийн гэдэгт итгэлтэй байна. Та Бурханд үйлчлэгчдийг урамшуулж баярлуулах ямар нэгэн зүйл заавал хийгээрэй. Дараа нь хамгийн их өрөөгцөн хүн нь тэр хүн биш, харин та байх болно. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг